За сайн байцгаана уу та бүгдийн цаг үеийн мэндийг хүргэе. Намайг Эренчин Бэмбэ Жадам гэдэг 2000 оны 10 сарын 23-нд төрсөн. Тэгээд багаасаа Завхай аймгийн Санд Маргад суманд төрж өссөн. Багтаа бол нөгөө хонь мал шиг ураг хариулаад нөгөө гүүг сонирхол айгүйх тухайд төрж исэн сэтэл. Тэгээд гүйсэн спортоор яг хичээлээд бол би одоо яг 6 жил болж байна. Тэгээд 6 жилийн хугацаанд бол яг мэрэгжлийн төвшөнд бол бэлтгэл сургуультаа хийгээд ингээ бүх авах хэвээр альбомудаа бүгдийг авч яасан. Одоо болох яг анх яг яагаад гүйж эхэлсэн бэ? Яг юунаас болоод ингээд гүйлтийн спорт руу ороод одоо ингээд цаг сайн гаргаад хувийн амжилтаа эвдээд тий явж байгаа вэ гэдэг бол одоо та бүхэндээ гоё товч бөгөөд тодорхой танилцуулъя. Анх бол нөгөө ингээд ишиг хорог тэгээ бүгднгийнхэн араас ингээд гүүгээд нөгөө мал зал хариулаад явж яасан. Гүүх сэтэл болохоор ингээ авраг дээд сургуульд ороод 10 дахь ангиасаа нөгөө нэг хөнгө атлетик спорт гэдэг зүйлийг судлаад тэгээд хамгийн анх нөгөө нэг Монгол Улсын гавьяа тамирчин Бат Хачирын Шираад гэдэг хүнийг хараад сэтэл айгүйх төрсөн. Ингээ марафонд гүйлт спорт ер нь гоё юм байна гэдэг талаас нь ингээ судлаад уншаад тэгээд яг ингээ сургуулийн авраг болно гэдэг нэг 2 сарын дараа аврах сургууль хөнгө атлетик нөгөө намрын спортууд болно гэд тэгээд тэр сургуулийн аврагт анх удаага орж исэн. Ороод би 5 дахь байранд орж исэн. Тэгээд дараа жил нь ингээ дахиад манай сургуулийн алтан сүх ах гэдэг байсан. Тэр хүн болохоор ингээд дөржөө агчтай бэлтгэл сургуультаа хийгээд явдаг. Хөнгө атлетик спортоор явдаг. Тэр ах төрүүлж исэн. Тэгээд дараа жил нь тэр ах төгсөөд явгонгууд би дараа жил нь заавал энэ тэмцээнд төрүүлэх юм байна. Намрын спорт төрүүлэх юм байна гэдэг сэтэл төрөөд тэгээд ингээ баг багаар бэлтгэл сургуульд хийгээд өөрийгөө л ер нь бэлтжижсэн тухайд яг яаж бэлтгэл хийхээ мэдэхгүй. Тэгээд хамгийн дээд нь л 10 км гүйж исэн. Нэг 50 минутанд багтаагаад 10 км гүйгээд тэгээд дараа нь болохоор аврах дээд сургуулийнхаа инх туяа багш, төр тогтох багш гэд багшнууд дээрээ ингээд очиод хичээлээд тэгээд дандаа зааланд бэлтгэл сургуультаа зааланд гүйдэг байсан. Тэгээд дараа нь болохоор яг ингээд намайг өөр багш дээр аваач өгнө. За тэгээд чи ингээд бэлтгэл сургуультаа ивэл дурханаа сайжрах юм байна гэд. Тэгээд дараа нь одоо Монголын бас хөнгө атлетикт нэр төртөө явж байгаа Ахид Бахид гэд хоёр ихэр байдаг. Бахид нь болохоор ихэр нь Ахид нь болохоор манай багш тасалжуулагч байсан. Тэр багш дээр алдар спорт хорон дээр очиод тэгээд тэдний бэлтгэл сургуультанд эсээд хөнгө атлетик спорт гэдгийг яг биеэр яг мэдэрсэн. Тэгээд яг нэг хэдэн сарын дараа тэмцээн болох ч байгаа болохоор нөгөө налаахын хөнгө атлетикийн талбайд өнгөж баригдаад удаагүй байсан. Тэр үед яг тухайн үед нөгөө 3 км тэгээд 400-ийн бөөхэ 100-ийн бөөхэг болж исэн. Тэгээд би 3 зайд нь 3-нд нь орж исэн. 3 км болохоор би 10-25 гүйгээд хувийн амжилтаа эвдээд төрүүлж исэн. Дараа нь болохоор бөөхөнд нь манайх багаараа төрүүлээд тэгээд 100-ийн бөөхөнд нь багаараа төрүүлээд анхудаага сургуулийн аврах шалрах тэмцээнээс 3 алт, 1 зомтой аваад амар гоё урам авч исэн. Тэгээд бэлтгэл сургуультаа их явцдаа хамгийн анхны тэмцээн бол сургуулийн аврагаас. Дараа нь болохоор үндсэн цэцлэг төрөлөнд буюу эрүүл мэндийн гүйлт болж исэн. Нөгөө оюутны универсал шиг тэгсэн ирнэ нэг арай өөр эрүүл мэндийн гүйлт. Тэрэнд нэг 3 км 400 гээд хамгийн бага зайн. Тэрэнд ороод багаараа гүйж байгаа 10 км хуваагаад 5 хүн. Тэгээ би хамгийн бага зайд 3 км 400-д нь гүйгээд дахиад бас хувийн амжилтаа эвдээд манайх тэгтээ 4-р ярианд орж исэн сургуулаараа. Тэрнээс айгүйх урам зориг сэтэл аваад ер нь гүйж болох юм байна, боломж байдаг юм байна, сайн хичээвэл гэд. Тэрнээс хойш бэлтгэл сургуультаа ер нь таслахгүй хийгээд өдий хүрж байгаа. Өмнө нь болохоор нөгөө Бат Хачирын Шираад гэд гавьяа тамирч ах дээр бэлтгэл сургуультаа хийж явахдаа оюун тоягш Ахид өгшийнхаа удирдлагын дор хийж байсан. Тэгээд нөгөө тэмцээн уралдаанд орно. Тэгээ хотод болохоор ингээд яг заа зөвлөөд өгөхгүй багш болохоор за одоо чи ингээд гараа тэгжгүй шүү. Тэгээ ах нартайгаа ингээд шууд гараа л үзчих зоригтой оролдсон шүү гэдэг зүйлийг айгүй хэлж ирсэн. Тэгээд зоригоос гадна ер нь амир их оюун ухаан тэгээд ингээд тэмцээний тактик ерөнхий юмнууд айгүй их шаарддаг шүү. Ер нь айгүй их чухал зүйлүүд амир их хэрэгтэй юм билээ. Гараад шууд ингээд нөгөө өндөр темпээр ингээд ах нартай ажиллангууд би тэр өндөр темпийн нөгөө би тийм өндөр темпийн обом бэлтгэл сургуулийн багтаамж ерөөсөө аваагүй болохоор яг тэр обом бэлтгэл сургуулийн багтаамжн дээр нь дээлэхгүй болохоор ингээд үлдээд тэгээд цаг ер нь жоохон муу гарч ирсэн тохойд.
5 км-ийн 21:17 явчихсан. Тэгээд Улаанбаатар марафон 2023 онд болохоор би яг тэрнээс өмнө нөгөө Баганга марафоны улсын аврах шалралт тэмцээн болж исэн. Нөгөө сонирхчийн 21 км гэхээр одоо нөгөө цол зэрэггүй дөнгөж чижээж байгаа хүмүүс ордог. Тэрэнд нь болохоор ингээд бэлтгэл сургаалтаа хийж байгаа. Багш цаа чи энд орж байгаа, энэ нэр нь боломжийн юм байна чамтай. Яа 10 км-д оролдвол ер нь цаг сайн гарсан ч гэсэн ингээд шагналт байранд орохгүй, жийг шагнал авал чам сургуульч нэрхтээ яд чөлөө болгоно гэдэг. Тэгээд анх 21-ийн бэлтгэл хийж үзчихсэн. Ер нь тухайд бол амар чанга байсан. Ягаад гэвэл нөгөө дандаа 25 км кросс, тэгээ 20 км-ийн кросс гүйлт байсан. Холын бэлтгэл нь л 25 км. Тухайд хамгийн анх 20 км 4:30-аар явах гэж бүр амар чангасан. Яг ингээд яг өвөл байсан тухайд. Тэгээд нөгөө хавар ингээд тэмцээний удирдамж зураг юмнууд нь ингээд гараад ирсэн болохоор одоо энэ тэмцээнд орно шүү гэд багш ингээд төлөвлөсөн болохоор яг тэрэнд нь ороод уралдаад явчихсан. Тэгээд хамгийн анх 25 км гүйчээд өөрөөр амар бахархсан ингээд зогсохгүй. Тэгээд пэйс нь болохоор яг 4:30-аар яг заас. Багш яг 4:30-аас 20 оронд гэсэн. Тэгээд би яг жоохон зориг дутаад 4:30-аар явсаар агаад тэгээд харчихсан. Тэмцээн болж биш. Нөгөө бэлтгэл дээр яг тэгээд амар урам зориг авчихсан. Тэгээд 4 сараас хойш надад 2 сарын хугацаа дандаа хурдны бэлтгэлүүд тэгээд холын гүйлт аягүй сайн яж хагаад хавар болсон. Тэгээд Баганга марафонд уралдаад 21 км-ийг 3:40 пэйсээр бариад төрүүлээд амар их баярлчихсан. Тэс амар их урам зориг аваад тэгээд багш одоо би Багангаад гэж төрүүлчлээ гэдгсэн чинь багш за болж ин гэд оюун туяагчтай холбогдсон тухайд Японд байдаг болохоор тэгээд дараа нь одоо 10 км Улаанбаатар марафонд уралдсан шүү. Пэйс нэг 4:30-аас 20 оронд байхад ер нь ихний 3-т орно гэд. Тэгээ Улаанбаатар марафон 5 сарын 23-нд болж исэн. Тухайд нөгөө биш би 2023 оны 6 сарын 5-нд болж исэн Улаанбаатар марафон. Нилээ халуун өдөр. Тэгээ би 10 км-д уралдаад 3 дугаар ярианд орчихсон. Тэгээ тухайд амар их баярлжсэн. Тэгээд хамгийн дөрөв дээж рүүгээ залгаад. Тэгээ маш их баярлаа. Тус дэмждэг бүх цаг үед тэгээд амар их баярлаад гэжсэн. Оройн нэрээд багш руу ингээд хийсэн бэлтгэлийнхаа цааврыг тэгээ гүйснийхаа пэйсийг бүгдийг ингээд явуулсан чинь багш ингээд эзэн хичээвэл заяа төстэй шүү гэдэг үгийг амар хэлээд амар гоё. Тэр үед амар өөрөөрөө бахархсан. Тэгээ амжилт багаар ахаад ирэхээр ингээд нөгөө сэтгэж байгаа сэтгэл тэгээд ингээд үлдэж байгаа үлдэмж ер нь шал өөр юм бэлээ. Тэгээ хүмүүсийн хөндлөж байгаа хөндлөмж гоё ингээд энергиэр амар гоё ингээд урам зоригоор амьддаг тийм л. Тэгээд дараа нь болохоор яг улсын аврах шалралт тэмцээн болж исэн. Налаах дөрөвт 1500 оролдоно гэ. Тэгээ би 1500 м-т бэлтэж хагаад 2:24:27-гүйгээд хувь амжилтаа авчихсан. Тэгээд нэг хөдөлгөө ингээд бэлтгэл сургалтаа хийгээд явцдаа ингээд нөгөө дандаа л тэмцээн уралдаанд орно тэгээ Монголд тэгээ Дархан Эрдэнэт гээд бүх аймагуудаар уралдаад тэмцээн уралдаанд уралдаад багаар туршлага хоримтлуулаад яваадсан. Тэгээд надад нөгөө ганц гол зүйл нь болохоор тэмцээний сэтгэл зүй айгүй муу байсан. Ингээд уралтгаар жоохон айдаг ч юм уу, эсвэл ах нарыг хараад ингээд айдаг ч юм уу, эсвэл өмсөж байгаа хувцснаас нь ингээд энэ пүүзийг би өмсчвөл ер нь сайн гүйх бах таа гэдэг. Тиймэрхүү жоохон айцтай тэмцээн дээр байсан. Тэгээд тэрнийгээ дарахын тулд ер нь нөгөө спортын сэтгэл зүйч гээд зол заяа инх хүлэг гээд нодлонгоос хойш яг спортын сэтгэл зүйчтэй ажиллаад жил гарсан болчихно. Одоо бол ажиллах байсан. Өөрөө бүх юмудаа мэдээд судлаад ингээд өөрөө ингээд авсан. Тэгээд яг одоо Монголын үндэсний шгшээ багийн тасалжуулагч Доржоо ихтер ирээд яг бүтэн 1 жил болж байна. Энэ хугацаанд бол тэмцээний сэтгэл зүй ямар байдیں۔ Тэгээ олон улсын тэмцээн уралдаа ямар болдгийг, тэгээ олон улсын тамирчид бие хэрхэн яаж авч явдгийг, бие яаж бэлддэг, сэтгэл зүгээ давхар яаж бэлддэг гэх зүйлүүдийг ингээд өөрөө ингээд хараад ажиглаад энэ жил бол миний хувьд үнэхээр гайхалтай жил болж байна гэж хэлнэ. Жил миний хувьд бүтэн марафон буюу 42 км-т хувийн амжилтаа шинжилсэн байгаа. 2:36 тэгтэггүйгээ Сөүл марафон дээр. Тэгээд тийм байна. Энэ бол нөгөө Сөүл марафоны зураг байна. Энэ тэмцээнээс өмнө би нөгөө нэг гонс биш дээгүү марафонд гүйхрээс авахгүй юу? Ер нь ингээд
20 хоногийн зайтай 3 марафон байсан. Тэгээд дээгүүр марафон дээр яасан бэ гэвэл ер нь бол жоохон анхны том тэмцээнд ороод тэгээд нөгөө сэтгэл амар огшсон. Ингээд амар 50 байгаа ч гэсэн ер нь ингээд нөгөө ингээд амар огшоод ингээд сандраад гэх юм уу. Ер нь ингээд сэтгэл амар өндөр байсан. Сэтгэлийн нөгөө хөөрөл амар өндөр байсан. Тэгээд нөгөө тэмцээн дээр ингээд би халаалт хийж дуусчаад тамирчдыг хараад хийж байгаа дасгалыг хийгээд тэгээд тэр хурд мордын бол бас жоохон хийсэн. Энэ бол нөгөө хар тамирчтай гэх юм уу, гений тамирчтай, төрүүлсэн тамирчтай бэлтгэл сургуультаа ингээ би халаалтанд цуг ингээд 4 зэгийн тойрогт ингээ тойрдог байхгүй юу. Тэгээд тэр эдийг хараад амар гоё мэдрэмж авсан. Тэгээд дээгүүр марафон дээр болохоор ингээд гараагаас гарах юм багш. За энэ бол тэмцээн биш шүү, зүгээр бэлтгэл шүү гэд фейсээ ингээ 3:40-оор бариад тэгээд ингээ замаа дуусгах шүү гэсэн. Тэгээд би тухайд нөгөө тэмцээний сэтгэл зүй амар хөөрөлттэй. Тэгээд зориг бол амар байсан. Тэгээд багшийнхаа үгнээс зөрөөд 17 км яваад бензин тусаа замаас гарчихсан. Ягаад тэгсэн бэ гэвэл нөгөө сэтгэлийн хөөрөлтөө ингээ дарж чадаагүй. Тэгээд нөгөө гараан дээр ингээ зогсож байгаад шууд гараад явсан болохоор 3:40-оор би 3 км яваад тэгээд урагшаага багш хэлсэн цагаар яваагүй дандаа урагшаага Солонгосын тоглоом групптэй явсан. Тэгээд тухайд бол надад юу ч бодогдоогүй зүгээр л энэ толгоон группыг бол дагаа явчих юм байна. Тэгээд тэр толгоон группийн пейс нь болохоор 1 км-ийн 3:20 25 гээл юу яваад өсвөр газраа нь 3:30 гэж унгаагаад тэгээд унгаангууд нь би урагшаа гараал тэгээд уруудангууд нь дагаал ер нь нэг өсвөр дээр ингээ ажиллаад тэгхгүйгээр дараа нь ингээ багш хэлсэн ингээд тэмцээний сэтгэл зүй байгаа ч гэсэн ингээ сэтгэл хөдлөлөө жоохон дараа тэгээд чи ингээ пейсээ ингээ гарч бариагүй болохоос пейсээ ингээ 3:40 анханасаа бариагүй болохоор ингээ 60-д яваад бензин дуусаад тэгээд замаас гарчихсан. Тухайд болохоор нөгөө заавал тэмцээний нөгөө нэг зам 17 яваа замаас гарна гэсэн тэмцэл зүй байгаагүй. Хувийн амжилттай хэвдэн тэгээд дунд чинь нэг 3:29 ч юм уу те 30 ч юм уу гарах байх. Унгаас нь ч гэсэн гээд Монголд бол өвлөө байн болон бэлтгэл сургуультаа бол аягүй сайн авсан. Тэгээд тухайн тэр нөгөө тэмцээн бол надад аягүй их сургамж тэгээд маш их зүйлийг надад өгсөн. Яагаад гэвэл би сүүл тэр марафон дээр ингээд тэгээд би хэрвээ тэгж алдаагүй бол магадгүй би сүүл эсвэл дараагийн тэмцээн гунсан дээр алдчих магадгүй байсан. Тийм болохоор та бүхэн минь ер нь айлуулах ингээд тэмцээний сэтгэл зүгээ бэлдсэн ч гэсэн сэтгэл хөдлөлтөө аягаа дараарай. Тэгээд багшийнхаа гүнээс хизээ шүтгий гарч байгаарай л гэж хэлмээр. Энэ болохоор нөгөө Төв аймагт сулралтанд гарсан байсан. Тухайд болохоор нөгөө Төв аймгийн Мичрийн хэдийн зам руу өксөд уруудаад бэлтгэл хийж байгаа үеийн зураг. Энэ дээр болохоор нэг 28 км-ийг би 4:04-ээр дундчихсан. 4:0-оор гэсэндээ би дээлэггүй 4:04-ээр дундалчихсан. Яг тухайд дөнгөж хөл өвдөө дөнгөж бэлтгэлтэй ороод гайгуу бэлтгэлээ хийгээд явж байгаа үеийн зураг. Яг нөгөө өвөл ингээд заавал би ингээд гутлаа сольж байгаа нь яагаад ингэж байгаа гэвэл ингээд наадлын сул байгаа гутал нь болохоор ингээд нөгөө би ялалт хийхдээ эсвэл коросон дээр өмсдөг пүүц байгаа. Өмсөж байгаа пүүц нь болохоор тэмцээн уралдаан чухал бэлтгэл сургалтыг авдаг пүүц. Та бүхэн минь ч гэсэн бас ингээд пүүцээ солиод өмсөөл айгу хэрэгтэй шүү. Тэгэхгүй ингээд дан ганц пүүцтэйгээ бэлтгэл сургалтаа явал уулгаар өвдөн тэгээ булчин шөрмөс татна бэлтгэл амар хурд авах магадлал айгу их байдаг шүү. За энэ марафон болохоор нөгөө Сөүл марафон. Миний хувийн амжилтаа эвдсэн амар гоё дурсамжтай тэмцээн. Сөүл марафон болохоор манайхан ингээд багаараа баг бүгдээрээ хувийн амжилтаа эвдээд тэгээ зарим замаа дуусгаад бүгдээрээ ингээд хөөр баяртайгаар ингээд энд ингээд ойцолж байгаа зураг дараалсан. Баахан хүмүүсийн дотор ингээд ойцолцсон байсан. Одоо ингээд тэмцээний үеийн зураг байна. Энэ ингээд одоо орж ирж байна. Яг ингээд 40 км дөхөөд явж байгаа. Би тэгээд нөгөө биеийн байдал бол анханасаа л яг 3:40-оор бариад гүйсэн. Багшаага заавраар. Тэгээд Солонгосын толгоон групптэй нийлээд 32 хүртэл яваад 32-оос биеийн байдал ер нь амар шал өөр. Ингээд амар их урам зориг гэх юм уу? Ер нь зориг бол байсан. Ямар тач ингээд багш за 2:32 гүй шүү. Өнөөдөр гэдгсэн. Тэгээд надад 2:32 гүйх нөөц байгаа юм байна гэж бодоод Солонгосын эмэгтэй толгоон групп яг араас ороод ирсэн байхгүй гүйцээд 3:40-оор явж исэн чинь. Тэгээд тэр хэдий дагаад 37 хүртэл яваад уух юмаа 35 дээр аваад 37 дээр 38 дээр амар сонирн болоод тэгээ 39 дээр сэргээд гүүр өксөд одоо 40 дээр ингээ уух юмаа авах гээд явж байгаа үеийн зураг. Энэ дээр болохоор салхиол нэлээ яг нэг гүүрэн дээр гадарсан чинь салхиол нэлээ чанга байсан. Тэгээд нөгөө ингээд уух юмаа авахын тулд ингээ айл болох темпээ нэмээд тэгээ яг ингээд гүүрэн дээр өксөө гарч ирж одоо ингээ уруудж байгаа үеийн зураг.
А энэ болохоор ингээд эмэгтэй толгоон групптэй явж байгаа. 32 дээр араас гүйцэд 33 дахь километрээс дагаа явж байгаа. Хамгийн ард нь явж байна. Энэ болохоор нөгөө эмэгтэй толгоон групп 1-2-оор орсон. 3-2-оор орсон эмэгтэй толгоон групп. За эдгээр ингээд энэ болохоор нөгөө тэмцээний өмнөх бие халаалт хийж дуусчаад авахулсан энэ зүр. Энэ дээгүү марбон. Тий нөгөө замаас гардаг марбон. Энэ дээгүү марбоны ас тэмцээний үеийн гарааны зураг байна. Энэ ас дээгүү марбон. Тий дандаа том тамирчид. Хамгийн зүүн талд нь зогсож байгаа шар бодолт болохоор пейсмейкер хийсэн. Дараа нөгөө тэмцээн дээр ингээд одоо бид нар бүгдээрээ уух юм ингээд бэлддэг. Тэмцээнийхээ уух юм ингээд зүгээр саунд хийчихвэл бид нар авч чадахгүй. Яагаад гэвэл бүх тамирчид тэр олон улсын гэлтгүй ингээд нөгөө олон улсын тамирчид тэрнээс гадна нөгөө гүйж байгаа солонгосын тамирчид ингээд бүгдээрээ уух юмнахаа саунд ингээд заавал тэмдэг тавьдаг. Чинь одоо энэ ингээд 5 км өнгөтэй номероо тавьж байгаас 210 гээд доор нь нэрээ ичиж байгаа. Тэгээ 10 км гээд номероо тавиад нэрээ ичнэ. Нэр бичдэг цаас нь болохоор зарим газар нь зарим олон улсын тэмцээн дээр цаанаас нөгөө эсвэл олдохгүй л өөрөө юм цаас олоод энийгээ скотчтаад аль болох тод юм уу тодруулагчаар заавал ингэж скотчиж номероо ингэж тавина. Тэгээ дээр нь ягаад ингэ юм зүүцэн бэ? Энэ гүйж явж хахад авахд амар байдаг байхгүй юу? Заавал ингэж доошо тонгоод савургаа авахгүй. Энийгээ гараа хийгээд авчихна. Энэ нь болохоор амар тэмдэг болж байгаа. Холоос харсан ч гэсэн ингээд шууд харагдана. Одоо жишээ нь ингээд 25 км-ээр явж байвал 24 км-ээр явж 25 км-д өгчээвэл шууд энэ уух юм хараад минийх тэтгэр ширэн дээр явна гэж шууд авна. Тэгээ олон улсын тэмцээнд болохоор яадаг гэвэл уух юмныхаа ширийг нь цаанаас нь тэтгэр ширэн дээрс тэдийн оронд номер нь тэнд байгаа шүү гэдээ хэлээд өгчдөг. Жишээ нь ингээд 210 гэж ивэл за 7-оос 8 ширээний хооронд байгаа шүү уух юм чинь тэгээд цаанаас нь бас хэлж өгөөд эсвэл номон дээр бас байдаг. Энэ Сөүл маргаан дээр ингээд эмэгтэй толгоон группийг 340-оор дагаа явж байгаа. Тэгээ биднээс яагаад нөгөө салаад нөгөө эмэгтэй толгоон группээр орсон бэ гэвэл сүүлдээ эднэр нөгөө 30 км-ээс хойш ер нь амар огцон юмсан байхгүй юу? Ямар ч ч ингээ пэсэ барьж явж байгаад баг багаар уусахад оруулъя гэж доод тэгээ уусгаж оруулчихсан. Тэгээд нөгөө араас эмэгтэй толгоон групп ороод ирэнгүүт нь шууд дагаа тавьсан. Дараагийн. Энэ ингээ уух юмныхаа савыг авцсан явж байгаа. Ингээд энэ дээр ингээд нөгөө уух юм дотор болохоор би бокорыг найруулсан. Бокорыг тэгээд наанус өөр нэг уух юм найруулчихсан. Тэгээ би ингээд нөгөө надад тухайд нөгөө цисмис төмөр байхгүй болохоор доотлоо ингээд шараар боогоод тэгээд дээд талд нь ингээд номероо ингээд цаасан дээр айлуулах тодоор хатаад тэгээд би болохоор цис утас нь бол энэ нэг жоох ингээд шар ингээд юм харагдаж байгаа чинь энэ нэг цис утас ахгүй юу? Энийг болохоор ингээд боогоод скотчтаа тэгээ авчихсан. Энэ болохоор нөгөө дээгүү марафон дээр би нөгөө замаас гарч исэн. Үеийн зураг биш. Тэгэхээр энэ Сөүл марафоны зураг энэ гараа над руу ингэсэн байгаа залуу болохоор дээгүү марафон дээр надтай хамт явж хаад замаас гарч исэн зал. Тэгээд намайг нөгөө гүүгээ явжсэн чинь Монголиа гэд надтай ингээ ирэх уруугаа мэдлээ. Энэ дөнгөж нөгөө 6 км өнгөрөөл явж исэн үеийн зураг. Яг 42 км-ийн талдаа ороогүй байсан. Айгуу цоглог. Тэгээд айл болох намайг ингээ салхиндаа суулгаад аваад явсан залуу. Солонгос залуу. Би ялалтаа хийж дуусчаад дээгүү марафон төрүүлсэн 2 эмэгтэй 1-2-оор орсон 2 эмэгтэй. Ингээ би ялалт хийж дуусчаад тэмцээндээс нөгөө нэг энэ ингээ би ялалт хийж дуусчаад хувцас сольж байгаа үеийн зураг. Энэ манай Батэрднах ингээ эрдэнэтэй тасгал хийж байгаа. Гуйны араа ингээ халаагаад бас давхар сунгаж байгаа би ялалт хийж дуусчаад би тэр цаана шорттойгоо ингээд вэзлийн төрхөө зогсож байна. Яагаад вэзлийн төрхсөн бэ гэвэл Сөүл дээр амар сэрүүхэн үүдэн байсан. Тэгээ вэзлийн төрхээр нөгөө ингээд даарж мархаас бас хамгаалаад айгүй сайн байдаг. Өвгөл гар тэгээ өвдөг тохоо гэд биенийхээ ер нь айл болох даарахгүй даарна гэсэн хэсгүүдээ өөр яг мэдэрч байгаа төрхөл амар сайн. Тийм шал өөр тэмцээний бөөз гэж давхар байгаа. Тэмцээний бөөз тэгээд нөгөө тэмцээний бөөзөө бэлтгэлтэй хүмүүс ч болно. Эсвэл тэмцээний бөөзөө тусад нь хадгалаад бэлтгэлийн бөөзөө бас тусад нь гаргаж ирвэл арай дээр. Ер нь бол кросны бөөз дорож 2 байх хэрэгтэй.
Технологи нь гэхээр технологи гэхээр нөгөө нэг тэмцээний хөөцөө бэлтгэлтэй хүмүүстэй байвал тэгээ дараа нь тэмцээн дээр гүгээд уралдвал жоохон юу гэсэн үг. Цаг жоохон муу гарна. Тэмцээндээ өмсвөл зүгээр тий. Муудсан бүстэй тэмцээнд гүвэл цаг айгаа муу гарна. Дээрээс нь бэлтгэмжл авах өрсөлдөл ер нь 80% байдаг.